За сайн байцгаана уу та бүхэн Солонгос хэлний нэр үгний ард залгах 3 4-р хичээлийг оруулах гэж байна. За 3 4-р дүрм нэр үгний ард залгах дүрм шүү. За эхний 3-р дүрм буюу и га энэ нь болохоор нэр үгэнд залгаад нэрлэлийн тэн ялгалын нэршүүлэх үг гэж ойлгож байна. Одоо манайхаар нэрлэлийн тэн ялгалын нөхцөлтэй чинь нөхцөлийг хэлж байна л гэсэн үг. За 4-р дүрм буюу и аниею, га аниею буюу нэр үгийн ард залгаад биш гэсэн үгүйсгэх хэлбэрийн нөхцөл байна. За өнөөдрийн 2 дүрм маань и гаю, и га, и аниею, га аниею гэсэн хоёр нөхцөл байна. За тусвалт нь авч үзье. За эхлээд 3-р дүрм буюу и гагийн тухай. За и нөхцөл нь гүйгүүлэгчээр төгссөн үгийн ард хэрэглэнэ. Га нь болохоор эгшгэл төгссөн үгийн ард хэрэглэнэ. За жишээ нь маки шига гэсэн байна. маки шига ши гэхээр чинь эгшгэл төгсөж байгаа учраас га нөхцөлийг авсан байна. За и нь болохоор чеги гэсэн байна. чеги гэж уншина. За энэ чеги гэдэг ном гэдэг үгийн чек гэдэг нь паджим уу дэвсгэр төгсөж байгаа учраас и нөхцөл аав. За дараа гүнчек гэдэг үг байна. Энэ дотор гүнчек буюу дэвтэр гэсэн үг. Бас гүнчек гэх чинь бас паджимаар төгсөж байгаа учраас и нөхцөл авчиж байгаа. За 4-р дүрмд оръё. 4-р дүрм болохоор 4-р дүрм и аниею, га аниею. За энэний ялгаа гэх юм бол и аниею нь болохоор гүйгүүлэгчээр төгссөн үгэнд хэрэглэнэ. Га аниею нь болохоор эгшгэл төгссөн үгэнд хэрэглэнэ. За энд би 4 дүрмийг дөрвөлнгийн өөр өнгөөр тэмдэглэсэн байгаа. Бас энэ өөр өнгөөр тэмдэглээд байгаа нөгөө хоорондоо ялгах гэдэг амар эндээс би нөгөө орчуулахгүй өгж байгаа учраас хооронд нь ялгах гэдэг хэлбэр авах гэж бодсон. За одоо тэгвэл и аниеюгийн залгасан нөхцөл. За энэ дээр бол чеги аниею гэж байна. чеги аниею. За энэ болохоор ном биш ээ гэж байна. чеги аниею. ном биш ээ. Гүйгүүлэгчээр төгссөн үгнээр и аниею гэж залгасан. За дараагийнх нь ка аниею. За энэ жишээ нь касу аниею гэсэн байна. каси аниею. За касу гэдэг чинь одоо дуучин гэсэн үг нь гүйгүүлэгчээр эгшгэл төгсөж байгаа учраас га аваад аниею болчихж байгаа. Дуучин биш ээ гэсэн. За дахиад энэ өнөөдрийнхөө 2 дүрмээ буюу 4 нөхцөлөө давтаад тэгээд жишээлэг ороо жишээн дээр тайлбарлаа явуулъя. За 3-р дүрмд нь и га. 4-р дүрм болохоор и аниею, га аниею. За эгшгэл төгссөн үгийн ард га тэгээд га аниею хэрэглэнэ. Га буюу га аниею. Энийг болохоор тусдаа өөр үгэнд хэрэглэдэг шүү. За гүйгүүлэгчээр төгссөн үгний ард и аниею хэрэглэнэ гэсэн. За тэгээд за өнгөөр нь ялгасан гэсэн гүйгүүлэгчээр төгссөн үгэнд нэршүүлэх хэлбэрээр би чигнэлийн ягаан өнгөөр ийг авсан. Харин үгүйсгэх хэлбэрээр и аниею цэнгэр өнгөөр авсан. Эгшгэл төгссөн үгний ард нэршүүлэх үгэнд гаг улаан өнгөөр харин үгүйсгэх хэлбэрийг шар өнгөөр га аниею тогтсон байгаа. За ингээд хэдүүлээ яриад байгаа болцгоё. За эхлээд шууд би уншчихъя. Дараа нь тайлбарлаад очиод явчих. Макишига касуею анио касу가 아니에요. 회사 아니에요. 자, 두 번째는 책이 있어요? 아니요. 책이 아니에요. 본 책이 있어요.
За орчуулад үзье. Маки дуучин уу гэсэн чинь үгүй дуучин биш ээ, компани ажилтаа гэсэн. За тэгвэл хоёр дахь асуулт нь болохоор ном байна уу гэсэн чинь үгүй ном байхгүй, дэвтэр байна гэсэн. За тэгвэл одоо хэдүүлээ дөрөвдүгээр ярилцсангаа уншия. Маккишига касиеё. За энэ дээр болохоор маккиши гингууд ихшээл өгсөнгүүд га нөхцөл аваад маккишига болсон байгаа. Маккишига касиеё гэдэг нь болохоор макки дуучин уу гэж асууж байгаа. За аниё гэдэг нь болохоор үгүй гэсэн үг байгаа. Тийм үгүйг нь үгүй. За касуга ание요. касуга ание요 гэдэг нь касу гэдэг нь дуучин гэсэн үг шүү дээ. касуга ихшээл өгсөж байгаа учраас га нөхцөлийг аваад га ание요 үгсгэх хэлбэр нь касуга ание요 гэдэг нь дуучин биш ээ. За тэгвэл юу юм бэ гэсэн чинь 회사 번이에요. 회사 번이에요. гэдэг компани 회사 гэдэг нь компани бон юм байна. Ажилтан гэдгийг нэршүүлсэн үг. За 회사 번이에요. компани ажилтан. Тэгээ мэдээж паджин буюу дэвсгэр үсгээр төгссөн бол EAU нөхцөлийг авах гэж өмнөх хичээлээр заасан байгаа төгсгөл нөхцөл. Компани ажилт юм аа гэсэн үг болсон. За хоёр дахь өглөөрөө хоёр дахь дээр 책이 있어요? За ном байна уу гэж асууж байна. Чиг ном гэсэн үг. Дийлэгчээр төгсөж байгаа учраас и нөхцөл авсан. Нэвшүүлэх нөхцөл. 있어요 байна уу гэсэн үг. За 책이 있어요. ном байна уу? 아니요. үгүй гэсэн үг. 책이 아니에요. За ном биш ээ гэж байна. За энэ нь болохоор дийлэгчээр төгссөн учраас и 아니에요 нөхцөлийг аваад 책이 아니에요 болсон. За тэгвэл хүн 책이 있어요. ном биш ээ, дэвтэр байна гэсэн байна. За тэгвэл хүн чиг. За чиг гэдгийг ном гэгээд хүн чиг гэдэг нь дэвтэр гэсэн үг. За хүн чиг гэдэг үгийг нэршүүлэхдээ и нөхцөл авсан. Дийлэгчээр төгссөн учраас и нөхцөл аваад 있어요 буюу байна гэсэн. За ингээд өнөөдрийн дөрвөн бодвол энэ бүрдэж байна. За гэхдээ энэ 아니요 хоёрыг ялгаараа манайха нэг 아니요 гэдэг нь болохоор зүгээр одоо үгүй гэсэн үг шүү. Одоо тийм ээ гэхээр бид нэ гэдэг, үгүй гэхээр 아니요 гэдэг. Харин 아니에요 өнөөдрийн нөхцөл болохоор 아니에요 гэсэн нөхцөл байгаа шүү. 아니에요 биш гэхээр одоо тэгээд и гэхээр и 아니에요 гэхээр одоо дийлэгчээр төгссөн үгийг үгүйсгэж чинь га аниеё гэхээр одоо ихшээл төгссөн үгийг үгүйсгэж байна л гэсэн үгсэх хэлбэрийн нөхцөл гэсэн үг шүү дээ. За тэгээд өнөөдрийнхаа дүрмийг дахин нэг давтаад харилцаараагаа нэг уншаад тэгээд өнөөдрийн хичээлийг өндөрлөе. За ихшээл төгссөн үгийн ард за эхлээд и буюу га нөхцөл нь нэршүүлэх хэлбэр нэрхийн диалогын нөхцөл юм аа. Харин и 아니에요, 가 아니에요 нь болохоор биш гэсэн монгол хэлний биш гэсэн үгтэй дүүцэх үгүйсэх хэлбэрийн нөхцөл нэр үгийн ардын дөрвөн үг гэхэл нэр үгийн ард хэрэглэгддэг нөхцлүүд. За тэгээд ялгалтыг нь хэлсэн. За одоо хэдүүлээ ярилцлага ороод тэгээд өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе. За маккиши가 가수예요. 마키 지 дуучин. 아니요. үгүй. 가수가 아니에요. дуучин биш ээ. 회사 번이에요. компани ажилтаа. За хоёр дахь хэлцээрээ. 책이 있어요? ном байна уу? 아니요. үгүй. 책이 아니에요. ном биш ээ. хүн 책이 있어요. дэвтэр байна гэсэн байна. Харилцаан дээр одоо хэдүүлээ дахиад нэг дүрмээ тавьж яриад тэгээд хичээлээ юм байна тий. За маккиши가 가수예요 гэсэн одоо дуучин макки дуучин уу гэсний ши буюу ихшгийн араас олсон учраас га нөхцөлийг авсан. Харин 아니요 가수가 아니에요 гэхээр
Касу дуучин гэдэг үг ихшгээд өгсөж байгаа учраас ка аниею нөхцөлийг авсан. За хойсоо бониею компани ажилтаа. За чек 있어요 гэдэг нь болохоор ном байна уу гэж асууж байгаа. Чек гэдэг нь дээгүүрэгчд өгсөж байгаа учраас энэ нөхцөлийг авсан. 아니요 үгүй. 책이 아니에요. За чек гэдэг маань бас дээгүүрэгчд өгсөж байгаа учраас 이 아니에요 нөхцөлийг аваад ном биш ээ гэж өгсөн. Хүн 책이 있어요. дэвтэр байна гэсэн. Хүн чек гэхээр дэвтэр гэсэн дээгүүрэгчд өгсөж байгаа и тэгээд 있어요. дэвтэр байна гэсэн. За тэгээд өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөе. За өнөөдрийн дүрэн болвол нэг нь 3-р дүрэн нийлшүүлэх, 4-р дүрэн угсрал хэлбэрийн нөхцөл ясан. Хоёр нь нэрлэхийн нэр үгний арга залгам. За тэгээд өнөөдрийн хичээлд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хичээлээ ойлгосон гэж бодож байна. Тэгээд дараагийн хичээлээр уулзтал түр баяртай. Хичээл үйл үгийн талаар оруулна. Үйл үгний дүрмийг оруулах байгаа. Хичээлд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.